Тогтвортой хөгжлийн боловсрол хоёр төслийн хүрээнд боловсролын төлөө ажиллаж байгаа бүх байгууллага, төрийн байгууллагуудыг бол нэгдсэн нэг малгайн дор боловсролын хүрээлэнгээр ахлуулсан байдлаар бид бол энэ төслийн хэрэгжилтэнд оролцож байгаа. За манай мэргэжлийн хяналтын ерөнхий газар бол бас одоо боловсролын хүрээлэнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр тогтвортой хөгжлийн боловсрол хоёр төсөлд бол туршиж байгуулгаар бол ажиллаж байгаамаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол бид нар орж ажиллаж байгаадаа бол маш их сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл зэрэг бидний зорилго нэг байгаа. Дээрээс нь бол тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэх үйл явцад бол бид нар хяналт тавьдаг. Бас ийм байгууллагынхаа хувьд бол энэ ажлыг одоо хөгжүүлэн дэмжих, сайшаах, хяналт шалгалтын үр дүнгийнхаа үйл явцад бол оролцуулах нь бол бидний том үүрэг байсан. За тэгээд хамгийн гол хийсэн нэг зүйл юу байсан бэ гэхээр зэрэг 2020 онд бол бид одоо эхний ээлжинд хяналт шалгалт хийдэг хяналтын хуудсандаа бол өөрчлөлт оруулах ийм зүйлийг хийсэн. За тэрийг бол зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчны үйл явцын шалгуурыг өөрчлөх зөвхөн ганцхан бүлэг дээр бол энэ ажлыг бол хийж үзүүлсэн. За энэ маань бол нэлээдгүй үр дүнтэй ийм ажил болсон. За энэ одоо хяналтын хуудсны өөрчлөлтийг бол одоо бүх аймаг нэгжүүдэд хэрхэн яаж одоо энийг хянаж шалгах вэ? Ямар үр дүн гаргах вэ? Энэ ямар агуулгатай вэ гэдгийг бол одоо бас зорж хэлж тэрнийхээ үр дүнг бол бид нар бас тооцсон байгаа. За тэгээд нэг бүлэг дээр бол ийм одоо том өөрчлөлт гарах боломж байгаа юм байна. Эргээд бол сургуулийн байгууллагуудын хийсэн ажлыг хяналт шалгалтын хуудасаараа дамжуулаад бүрэн дүүрэн үнэлэх болцоо байгаа юм байна гэдгийг бол бид нар одоо анализ хийж гаргасан. За тэгээд энэ хүрээндээ бол бид нар байгаль орчны сургалтын төвийн хийсэн одоо Монгол Улсын хэмжээнд 30 сургууль дээр хэрэгжүүлж байгаа сургууль бүхлээр ажиллагаа арга хандлагын энэ нөхцөл байдалтай уялдуулаад 2021 онд бол бид нар ер нь бол хяналт шалгалтын боловсролын бүх шатны сургуулиудыг хяндаг хяналт шалгалтын хуудсан дээрээ өөрчлөлтүүдийг оруулъя гэсэн ийм ерөнхий одоо чиг зөвгөө гаргаад үндсэндээ бол бид нар одоо ерөнхий боловсролын сургуулийн хяналтын хуудасны 5 бүлгээ тэр чигээр нь өөрчлөх, за өөрчлөлт оруулах, шинжлэх, за гарсан хууль дүрмүүдийн одоо өөрчлөлттэй холбоотойгоор түн дээрээ бол заалтуудаа нэмж оруулах гэсэн ийм чиглэлийг барьсан. За энэ бол хамгийн том одоо зорилго нь байсан. Тэгээ энэ хүрээнд бол бид нар юу хийсэн бэ гэхээр зэрэг нийтдээ 8 одоо аймгийг сонгож аваад за тэн дээр бол нөгөө тогтвортой хөгжлийн боловсролын загвар сургуулийн сургуулиуд болон одоо тэр загвар сургуулийн биш одоо ажиллаж байгаа сургуулиуд дээр бол одоо яг энэ хяналтын хуудас маань хэр зэрэг нөлөө үзүүлж байна. Тэдэрт одоо ямар сэтгэлд нь одоо тааламжтай байна уугүй юу гэсэн тохирцын үнэлгээ шинжилгээнүүдийг бол хийсэн. За ингээд шинжилгээ хийхэд бол үнэхэрийн одоо өнөөдрийн 30 сургуулийн загвар сургууль бол одоо сургууль бүхлээр ажиллах арга хандлагт бол нэлээдгүй их суралцсан. Бүхэлдээ одоо энэ төслийн тухайн асуудлыг мэддэг, таньдаг. Дээрэс нь бол сургуулийн одоо үйл явцыг сайжруулахад бол хүн бүрийн оролцоо чухал юм байна гэдгийг бол ингээд анзаараад ойлгочихсон. Тэрнийхээ төлөө одоо бүгдээрээ ажиллаж чаддаг ийм одоо сайхан хандлагууд бол бий болсон байсан. Тэгэхээр бид бол энэ одоо сайшаалтай загварыг гарч ирээд төгсгөлийн үзтлээ хүлээх биш. Тэрний хажуугаар хяналтын байгууллага ч гэсэн энэ үйл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаан дээр өөрчлөлтөө бас цаг алдалгүйгээр хийгээд явах нь зөв юм байна гэсэн ийм ойлголтоор хяналтын хуудсууд дээр өөрчлөлт оруулсан. За ямар өөрчлөлт оруулаад байгаа юм бэ гэхээр зэрэг бидний хувьд бол ер нь бол сургууль бүхлээр ажиллаж гин үгүй юу гэдгийг шалгахын тулд засаглалын бүлгүүд дээр нь зохион байгуулалт хэрэгжүүлэлтийн үйл явцыг хэрхэн төлөвлөж гин, ямар оролцоогоор хангуулж гин, одоо явцын дундын үнэлгээ, дотоод хяналтынхаа үйл ажиллагааг яаж одоо хүүхдтэй, ээлтэй байхаар, хэрэгцээтэй байхаар, багшийнхаа хөгжлийг дэмжсэн байхаар хийж гин вэ гэдэг дээр нь бол бид нар одоо өөрчлөлт шалгууруудаа өөрчилсөн байна. За хоёрдугаар нэг том юм нь бол сургалтын гадаад болон дотоод орчны өөрчлөлтүүдийг бол бас одоо хийсэн. За өөрөөр хэлэх юм бол өмнө нь бол бид хянаж явахдаа одоо танад ийм нөхцөл бүрдсэн үү? Анги танхимч нь одоо хэдэн хүүхдийн багтаамжтай вэ? Хэдэн сандалтай вэ? Суудлал байна уугүй юу гэдгийг одоо тоолох материалын зүйл рүү илүү их хандж исэн хяналтыг хийжсэн бол одоо бидний гол зорилго бол одоо хийгдэж байгаа орчин маань, сургалтын орчин маань сурж байгаа хүүхдтэй тааламжтай байна уу?
Өнөөдрийн одоо шинжлэгдээд байгаа өөр зууны хүүхдийн сэтгэл зүйд нь одоо хүрч гин үү? Тэдний бие физиологийн үйл ажиллагаанд нь таарч гин үү? Тэдний одоо хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү оруулж чадчихэв үү? За гендер мэдрэмжтэй байж чадчихэв үү? Гэх мэтлэнгээр ингээд нарийн одоо эрх хамгаалсан зүйлүүд рүү илүү их одоо хүрсэн, хүндээ хүрсэн үйл явцыг одоо сайжруулах чиглэл рүү энэ шалгууруудаа бол өөрчилж оруулсан юм байна. Ингээд энэ зөвхөн бид нар одоо энэ үйл явцыг бол ерөнхий боловсролын сургуулиар хязгаарлахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагуудыг шалгадаг хяналтын хуудсан дээрээ өөрчлөлтүүдийг оруулсан. Өөрөөр хэлэх юм бол сургуулийн өмнөх боловсролын хяналтын хуудас, ерөнхий боловсролын хяналтын хуудас, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийг хяндаг хяналтын хуудас, ихтэйд боловсролыг хяндаг хяналтын хуудас гэсэн энэ одоо 4 хяналтын хуудас. За дээрэс нь ер нь бол бид одоо өв соёлоо хүүхдэд тэн өвлүүлэхийн тулд бол соёлын байгууллагууд руугаа бас хамтарсан байдлаар тэднийг бол татан оролцуулах шаардлагатай байна гэж үзээд орон нутгийн музейнүүдэд бол бас одоо ямар ч байсан анхан шатны сургалт ойлголтуудыг бол өгсөн. За энэнгээрээ дамжигдаад хүүхдийн одоо Монгол улстай хайртай байх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, ахмад үеийнхээ үлдээсэн зүйлийг чин сэтгэлээсээ одоо хайрладаг, ханддаг болгох энэ хүмүүжил рүү оруулахын тулд сургууль соёлын байгууллагууд бол бас хамтын ажиллагаатай байх хэрэгтэй юм байна. Тэрийг яаж одоо энэ бас одоо соёлыг хяндаг хяналтын хуудсан дээрээ тусгавал зүг бэ гэдэг дээр бас өөрчлөлтийг оруулсан. Ингээд ийм өргөн далаацтай ийм үйл ажиллагааг бол хийж хэрэгжүүлсэн байна. За 20 онд бол бид нар яагаад ганцхан бүлэг дээр авсан бэ гэхээр энийг ингээд хэрэгжүүлэхэд манай одоо үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа байцаагч нарт ажлын ямар хүндрэл гарах нь вэ? Сургуулийн байгууллагууд дээр энэ одоо дэмжигдэх нь үү, дэмжигдэхгүй нь үү, ойлгох нь үү, ойлгохгүй нь үү гэдэг одоо энэ зүйлийг одоо ил болгож илрүүлэхийн тулд бол зөвхөн ганцхан бүлэг дээр ажилласан бол энэ жилийн хувьд бол бид нар бүхэлдээ яг соёлын болон боловсролын чиглэлийн хяналтын хуудсууд дээрээ энэ томоохон шинжилгээг бол хийж өгснөөрөө маш одоо давуу талтай болсон. Тэгээд энийг зөвхөн одоо ерөнхий газрын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүрэлдэхүүний хэмжээнд тэрийгэ өөрчилчөө зогсоогүй бид одоо 8 аймгийн 21 сургууль, за тэгээд 17 ихтэйд сургууль, 14 мэсүүдийн байгууллага, за тэнд ажиллаж байгаа багш нар, удирдлагууд, за тэгээд насан туршийн боловсролын одоо салбарууд, за музейн одоо захирлууд, удирдлагууд гэх мэтлэнгээр энэ өргөн бүрэлдэхүүнтэй хүмүүстэйг бол хилцүүлэг явуулсан. Яаж одоо хийвэл та нарын ажлыг бүхэлд нь үнэлэх болцоо байна уу? Яавал бид энэ доктортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлж одоо яг амьдрал дээр буулгасан байх вэ? Тэрэн дээр одоо бидний оролцоо юу байна гэдэг дээр бол нэлээдгүй одоо ярилцлага хилцүүлэг хийсэн байгаа. Нэгдүгээр зүйл нь, хоёрдугаарт нь бол бас одоо энэ ажлынхаа хүрээнд бол бүх одоо боловсролын хяналтын байцаагч нараа оролцуулаад тэгээд одоо өөрчлөлтийг аль одоо шалгуур дээр өөрчлөх үү? 20 онд хийсэн нэг бүлэг дээр хийсэн шалгуур үзүүлэлт маань юун дээрээ алдаа байв, юун дээрээ оноо байв. Тэгэхээр энийг өргөжүүлээд цаашдаа дараагийн бүлгүүд дээр ямар одоо өөрчлөлтүүдийг хийсэн нь зөв байна уу? Та нар юу гэж харсан бэ гэдэг байдлаар бид бол яг одоо энэ зүйл дээр бол өөрчлөлт шинжилтийг бол нэлээдгүй их одоо бүхэлд нь бүр ингээд цогцоор нь одоо ийм хяналтын хуудасны өөрчлөлтийг бол хийж чадсан. Одоо бидэнд юу үлдээд байна вэ гэхээр хяналтын хуудасны өөрчлөлтөө хийгээд энийгээ бол бид нар одоо бас одоо эрсдлийн удирдлага стратеги төлөвлөлтийн газраараа батлуулаад, дээрээс нь шадар сайдаар батлуулаад тэгээд энэ маань бол одоо яг бүрэн улсын хэмжээнд хэрэглэгдэх юм боломж бүрддэг. Тэгээ бид нар бол одоо баталгаачих юугаа хүлээж байна. Ер нь бол энэ маань эхний шатаараа ороод бол дэмжигдээд цаашигдаад гарцсан байгаа. Тэгээд энэ маань одоо бүх улсын хэмжээний бүх шатны сургуулиудад хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа. Тэгээ энэ боломж нь яаж бүрддэг вэ гэхээр зэрэг мэргэжлийн хяналтын одоо цахим хяналтын хуудасны сайт дээр сан дээр бол бүртгэгддэг. Тэгээ тэрийг бол хэрэглэгч болон хэрэгжүүлэгч байгууллагууд бүгдээрээ одоо авч ашиглах боломж бүрддэг. Ингээд энэ маань бол одоо ингээд үр дүнтэй ажил болоод явахын цагт бид одоо бас яг сургалтын үйл ажиллагаа явагдаад эхлэхийн үед бол энэ шалгууруудыг хэрхэн яаж үнэлэх вэ гэдгийг газар дээр нь очиж байцаагч нартай бас арга зүйн сургалт дэмжлэг үзүүлээд явцдаг. Ийм одоо том бүхэл бүтэн том ажил болоод байгаа.
Бид энэ доктортой хөгжлийн боловсрол хоёр төслийн хүрээнд бол байгаль орчин мэдээлэл сургалтын төвтэй бол хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр төвийн хүрээнд бол энэ төрийн бас байгууллага за тэгээд бол эдний маань хийсэн ажлуудыг бид нар бас одоо төрийн байгууллагын зүгээс бол дэмжиж хамтарч ажиллах нь бол яг сургууль цэцэрлэгийн байгууллагууд дээр очиж буух нь бол илүүтэй их одоо үр нөлөөгөө өгөх ийм сайн ажил болсон гэж ингэж үздэг байгаа. За тэгээд байгаль орчин мэдээлэл сургалтын төвөөс бол бид нар хамтын ажиллагааныхаа хүрээнд бас одоо энэ доктортой хөгжлийн боловсролын зайны сургалтын жижиг одоо ийм студийг бол байгуулсан. За энэ студиэр дамжуулаад бид яадаг юм бэ гэхээр зэрэг орон нутгийнхаа байцаагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөгөө шууд өгчдөг. Хоёрдугаарт нь хяналт шалгалт хийгээд явж байгаа нөгөө өөрчлөгдсөн хяналтынхаа хуудасаар хяналт шалгалт хийх явцад одоо тохиолдож байгаа газар дээр тохиолдож байгаа бэрхшээлтэй зүйлүүд асуух тодруулах зүйлүүд гарах юм бол бид одоо яг энэ студийг ашиглаад тэгээд одоо зайнаас бид нар одоо бас арга зүйн дэмжлэг үзүүлээд ингэж явцдаг ийм сайн тал байна. Дээрэс нь бид бол бас онлайн сургалтуудыг маш ихээр хийж байгаа. Тэгээд энэ дээрээ бол бас одоо яг энэ доктортой хөгжлийн боловсролын төслийн одоо туршиж байгууллагуудтай хамтарсан байдлаар аль ч одоо орон зайнаас нэг одоо цаг хугацаанд орон нутагт ажиллаж байгаа бүх байцаагч нарыг оролцуулсан ийм сургалт мэдээлэл зүйлүүдийг бол хийх юм боломжоор хангагдсандаа бол энэ одоо бидний студийн одоо ач холбогдол нь эндээ оршоод байгаа. Тэр нь бол өнөөдрийн одоо хязгаарлагдсан байдалд төрийн ажлыг хийхэд бол маш их цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй ийм ажлууд болж байгаа нь бол сайшаалтай сайхан зүйл бол таамаа. Боловсролын тухай ойлгохдоо бол одоо тэрийг нэг хэсэг хүмүүс тэр төслийг хэрэгжүүлдэг хүмүүс л тэрний тухай асуудлыг хариуцж хийх ёстой байна гэсэн ийм ойлголттой байсан бол одоо бид яаж өөрчлөгдөд байна гэхээр зэрэг газар дээр энийг буулгахад бүх хүний оролцоо хамгийн чухал юм байна гэдгийг л бол маш сайн мэдэрсэн. Тийм ч учраас манай байгууллага бол хөндлөнгийн хяналт гэдгээрээ одоо хөндлөнгөөсөө хянаж гинэ гэд гаргасан дүрм журмын хэрэгжилтийг хангуулахын төлөө яваад идэг байсан бол одоо бид бол бас одоо яаж одоо шинчилж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд доктортой хөгжлийн боловсролын том зорилтуудтай хэрхэн энийг уялдуулж явах боломж байна уу гэдгийгээ бол арга зүйгээр бас дэмжиж явчих болцоо байгааг бол харсан нь энэ ажлын хамгийн том сайшаалтай бөгөөд үр дүнтэй тэгээд нэгж дээр очиж буусан ийм том ажил болсон.